сонсож байхад түүхийн сонирхож байгаа байхгүй миний хувьд бас илүү их энэ дууг чи яагаад зохиосон хийдтэй. Тэгээ энэ дууны эхлээд шүлэг нь эхлээд бүтсэн. Бусад ихэвчлэн миний одоо ингээ нөө хийж байгаа дуунуудын эхлээд аян эхлээд бүтчихдэг байхгүй юу? Аяныхаа санаа илүү. Тэгээд энэ дууны болохоор би нэг цуглаан дээрээ гитар тоглоод суужсэн чинь манай Амраа гэдэг нэг найз ирээд за найз нь ста нэр бодож байгаа ста нэг ганцч үлээ хүчлээ. Энэ дээр л чи нэг ая гэдэг. Хизээ нэг балхаах шиг. Гүрээ балхаах дээр авчиж нэг аим гой санагдаад би чинь тэр үед нэг аим дуу хийдэггүй. Зүгээр л оюутан тэгэл хичээл намаа хийгээл ял завсар цай хараа гитар сурч морал ийм байсан үе. Тэгээд за миний найз та гой дуу гэдэг юм дээр. Найз нь та дуу хөгжим хийчлээ гэдэг шүлгээ найрдсан баг. Тэгээд шүлгээ нь ингээд хараал наацаа нэг амар очлог бүлүү. Гэтэ бүр амар олон цаг суусан юм аа битээр. Ингүүл яаж тэгшүүл яаж ингүүл яаж ингээд нэг бийсэн чинь нөгөө 5 6 цаг бүр амар шүн болцсон. Тэгээ найзынтай очиж нөгөө хүүхдүүд жоохон байхдаа найзаа талах гаргаад өгөөч ус гаргаад өгөөч гэдэг шиг хажуудлаа зүүмийн хажуудлалд нэг манай найз байдаг. Тэднийд ороод хоол байна уу гэд гуугаад хоол идчиход унтаа тэдний бүр амар ядарсан байсан. Тэгээд нэг тийм айгуу тийм сонин тохиолдлоор энэ дүү бүтчихсэн юм. Тэгээд яг хоо манай найзын тэр хэлж байгаа зүг санаа нь гэвэл ер нь их амьдрал нь бас жоохон хүнд хэцүү төсөл донд гэр бүлийнх нь харилцаа тэгээ өөрийнхөө тэр зүрх сэтгэлийнхэн тэр юм маш их тийм хүнд байсан юм шиг үлээ. Тэгээд яг энэ үед ч гэсэн бурхан намайг хүчтэй болгож чадна. Надад хүчийг өгнө. Одоо нөгөө Библийн ишлэл дээр байдаг шүү дээ. Надад хүчийг өгчдгүйгээр би бүхнийг хийж чаднаа гэд тэр ишлэлийг магадгүй бодоод тэгээд энэ шүлгийг бицэн гэд надад тухайн үед хуваалцчихсан. Тэгээд энэ дуун дээр аяа гэд сүулт нь бүр гарцсан байхын сонсоод тэгээд энэ дууг маш олон хүмүүс бас сонсох дуртай байд юм шиг үлээ. Тэгээд тэрийг бас харахтаа бол айгүй их хувьдаа амар урам авдаг. Тэгээ манай амархуу ч гэсэн энэ дуу бүтснээс хойш маш их шүлэг зохиох амар тийм хүсэл эрмэлзэлтэй болсон. Гэтэ тэрнээс хойш зөндөө дуу зохиосон. Тэгэхээр энэ тэр бол эхлэл байсан. Энэ дуу. За цэцгийнхаа эхлэл болсон дууг сонсъё. Би нэг орчлын амар удаан яриад байна. Зүгээр. За дуулъя. Надад хүчийг өгөөч эзэн минь хайр нэгүслээрээ та намайг авраач хат минь нугарч байна өвдөгнөс өхөрлөө чигүр минь цоцож тэнгэрээс би унаж байна Гэвч итгэл минь алдрахгүй та намайг орхихгүй та миний аврагч хэзээ миний алалт имэс би ахгүй байна түмэн зэргийн эзэн минь тиймээс надвар алдрахгүй харанхуй нүмүсөнч надад эзэн минь байна өөр юу ч хэрэггүй намайг харилсан хайрыг тань мөнхөд юу салгахгүй эзэн минь хайр нэгүслээрээ та намайг авраач урам минь хугарч байна
Алхаа минь сууларлаа зүрх минь мохож байна өвдөг минь сөхөрлөө гэвч итгэл минь алдрахгүй та намайг орхихгүй та миний аврагч хэзээ миний алдаанд имэс би ахуй байна түмэн зэргийн эзэмэн тиймээс надвар алдрахгүй харанхуй нүмөрсөж надад эзэмэн маань өөр юу ч хэрэггүй намайг харсан хариг тань мөн хөдөө цадрахгүй надад хүчийг өгөөч эзэн минь хайрныг үслээрээ та намайг авраач Амен. Амен.